Интернетийн тухай ерөнхий ойлголт. Интернет гэдэг үг нь интернетворк гэсэн үгнээс бүтсэн нийлмэл үг бөгөөд интер хооронд дунд нетворк сүлжээний алба буюу товчоор дундын сүлжээ гэсэн утгатай ажээ. Интернет гэдэг нь стандарт IP протоколыг ашиглан өгдлийг дамжуулах боломж бүхий харилцан холбогдсон компьютеруудын сүлжээ бөгөөд энэхүү сүлжээ нь дэлхийд даяар тархсан байдаг. Үндсэндээ интернетийг сүлжээнүүдийн сүлжээ хэмээн нэрлэж болох ба уг сүлжээнд хот хоорондын академик, бизнес болон засгийн газрын гэх мэт хэдэн сая сүлжээнүүд багтсан байна. Интернет гэдэг нь дэлхийн ихэнх улс орныг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба асар их мэдээллийн санг тодорхойлсон нэр юм а. Интернет нь бүх дэлхийн сүлжээнүүдийн сүлжээ, хамтын харилцаа холбоо, мэдээлэл дамжуулах зам ба асар их баялаг нөөц боломжууд компьютеруудын холболт юм а. Интернет анх Америкийн нэгдсэн улсын цэрэг дайны тагнуулын зориулалтаар 1969 онд байгуулагдсан ARPANET сүлжээ бөгөөд 1980-ад оны үед интернет, милнет хэмээн хуваагдаж интернетийг 1990 оны үед хүйтэн дайны уур амьсгал намжлалтай холбогдуулан Америкийн нэгдсэн улсын засгийн газраас дэлхийн нийтийн мэдээллийн сүлжээ болгон ашиглах шийдвэр гарсан гэдэг. Өнөөдөр интернетийг мэдээлэлээ түгээх, мэдээлэл авах зорилгоор вебсайт байршуулах, хоорондоо харилцах зорилгоор электрон шуудангийн гэсэн хоёр үндсэн хэлбэрээр төрөл бүрийн сайжруулалт хийгдэн ашиглаж байна. Энэ удаагийн хичээлээр интернетийн тухай ерөнхий ойлголтыг авч үзлээ. Үргэлжлэлийг дараагийн хичээлээс үзээрэй.